Би одоо энэ асуудлыг бас дахиад хоёр туудаага тавьж байгаа. Энэ зүүн бүсээс сонгогдсон их хурлын гишүүдтэй Дорн таймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нартай ирж уулзаач. Энэ 80 мянган хүнийг төлөөлж байгаа иргэдийн төлөөлөгчнөр их хурлын гишүүдэд асуудлаа ярмаар байна. Засгийн газрын төвшөнд одоо жишээлбэл энэ бүтээгдэхүүн хуваах гэрэг засгийн газар хийцэн байна. Их хурлын гишүүдийн одоо хариуцах ажилд бол энэ гэрээ бол зайлшгүй орох байхаа. Тэгэхээр хурлын дарга их хурлын гишүүдийг бүгдийг нэг санал тавиад нэг төлөөлөгч нартай нэг уулзах тов цаг зарлж өгөөч. Тэгвэл одоо бүх төлөөлөгч нар оролцоод их хурлын гишүүдээ өгөөд байж тэр хүмүүстээс ажил үүрүүлмээр байна. Тэгэхгүй одоо энд нэг баяр ёслол дээр таараад сургуулийн сумын наадам ийм байдлаар гишүүдтэйгээ одоо энэ орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар орон нутгийн иргэдийн хурл ажилламааргүй байна. Тэгээд энэ гишүүд дунд чи энэ гэрээ хийсэн оюурдан дарга чинь бас байгаа юм ба шүү дээ. Энэ бүтээгдэхүүн гэрэгч оюурдан дарга хийсэн. Тэгэхээр гишүүд ирэхэд ерөнхийдөө энэ асуудал бүгд тодорхой болох юм байна. Тэгэхээр энэ асуудлыг гишүүдэд ерөнхийдөө даалгаж өгөөч гэсэн санал хэлж байна. За энэ нэг 50 мянган долларыг бол аваад хэрэггүй бах уу? Одоо тэгээд дараа нь одоо хайгуул хийчдэг, ашиглалтын лиценз авдаг танай аймагт одоо энэ бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 50 мянган доллар өгсөн. За тэгээд тэр мөнгө л өгсөн л юм чи одоо ямар нэгэн байдлаар хүлээх хариуцлага байж л байгаа. Гэрээний айл нэг газар нь одоо бид нар гэрээний мэрэгчлэн гэрээг нь хараагүй юм чи мэдэхгүй шүү. Тэгэхээр энэ дээр бол одоо энэ нэг тогтоолын явцралтанд өөрчлөлт орвол 50 мянган долларыг авахаас татгалзах саналтай байна. За баярлалаа.